Байцгаана уу? Та бүхэндээ ээлжид подкаста хүргэж байна. Өнөөдөр бид санхүүгийн хамгийн үнцэнтэй хичээлүүдийн нэг болох хөрөнгө оруулалтын ухаалаг шийдвэр гаргаж урт хугацааны өсөлтийг хангах арга замаар ярилцах болно. За энэхүү подкаст нь танд хөрөнгө оруулалтын үндсэн зарчмуудыг ойлгуулж санхүүгийн амжилтанд хүрэхэд тусна гэдэгт итгэлтэй байна. За ингээд эхэлцгээе. За зохиолчийн талаар өгүүлэхэд зохиолч бол санхүү хөрөнгө оруулалтын салбарт олон 10 жилийн туршлагатай, дэлхийд нэр хүндтэй мэрэгжилтэн тэгээд түүний бүтээлүүд нь хөрөнгө оруулагчдад эдийн засгийн ухаалаг шийдвэр гаргах санхүүгийн сахилга баттай байхад чиглэсэн хичээлүүдээр дүүрэн байдаг. Зохиолчийн бичсэн номнууд нь олон сая хүний амьдралд нөлөөлж тэдэнд санхүүгийн өсөлтөнд хүрэх арга замыг зааж өгсөн. Түүний ухаалаг энгийн бөгөөд бодиттой зөвлөмжүүд нь хөрөнгө оруулагчдын гарын авлага болсоор иржээ. За энэхүү ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг номын талаар эхний гол түлхүүр маань урт хугацааны хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар өгүүлж байна. За хөрөнгө оруулалт хийхдээ зах зээлийн богино хугацааны өсөлт уналтыг хит анхаарах нь буруу. Тэгээд буруу шийдвэр дагуулах эрсдэл дагуулдаг. Зах зээл нь сэтгэл хөдлөлийг өдөөх үзэх хэлбэлцэлтэй байдаг болохоор энийг даван гарах хамгийн чухал арга зам бол урт хугацааны стратегид төвлөрөх явдал юм а гэж. За зах зээлийн үн өсөх үед хүмүүс урамшиж ихээр худалдаж авдаг ч гэсэн буурах үед сандраад зарчдаг. За энэ нь л ерөөсөө ихэвчлэн алдагдaltaл түргэдэг. Харин урт хугацаанд хөрөнгө оруулалтаа тогтвортой хадгалснаар зах зээлийн эдгээр төр зургийн хөдөлгөөнд автахгүй хөрөнгө өсөх боломжийг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг. Урт хугацааны хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн өсөлтөнд төдийгүй яг үгээр хөрөнгө оруулагчид сахилга батад бас эерэг нөлөө үзүүлдэг юм а гэж. Энэ нь альва төр зургийн уналтаас шалтгаалаад сандраад хөрөнгөө зарж алдах биш бодлоготой хандаж анхны зорилгодоо тууштай байхыг шаарддаг. Жишээлх юм бол хөрөнгө оруулалтын үнцийн тодорхой хугацаанд бага харагдсан ч эдийн засгийн өсөлт инфляцийн нөлөөллөөр урт хугацаанд нэмэгдэж болдог. Энэ үед хөрөнгө оруулагч зөвхөн тууштай байснаар амжилтанд хүрнэ. Урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд тодорхой зорилгоо ихэнд нь тодорхойлох нь чухал. Энэ нь зорилго нь санхүүгийн эрхчлөөнд хүрэх ирээдүйн баталгааг бий болгох эсвэл тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулах байж болно. За эдгээр зорилгодоо нийцүүлээд стратеги боловсруулснаар богино хугацааны хэлбэлцэлт автдаггүй өсөлтөнд төвлөрөх болно. Цаг хугацаа хөрөнгө оруулагчийн хамгийн том холбоотон гэж үздэг зах зээл буурч авах үед үүссэн хямд үнэтэй боломжийг ашиглаад өсөлт гарах үед хөрөнгөө нэмэгдүүлдэг. Ийм урт хугацааны хараа баримтлах юм бол эдийн засгийн хэлбэлцлээс үл хамааран хөрөнгө оруулалтаа амжилттай удирдах боломжтой болдог. За энэхүү арга барил нь санхүүгийн зорилттой хүрэх хамгийн найдвартай арга. Нэгдүгээр. За хоёрдугаарт бол margin of safety зарчим гэж байгаа. За энэ нь юу гэдэг вэ гэхээр аюулгүй байдлын нөөц болвол альва хөрөнгө оруулалтыг эрсдлээс хамгаалах үндсэн зарчим. Энэ нь тухайн хөрөнгийн бодит үнцийн болон түүний зах зээлийн үнийн хооронд хангалттай зөрүү байхыг шаарддаг. Хэрв зах зээлийн үн нь бодит үнцнээс хитрхи ойрхон эсвэл ингээд давтсан байх юм бол жижиг алдаанаас ч гэсэн хөрөнгө оруулагч томоохон алдагдал хүлээх магадлалтай. Тэгэхээр ер нь бол байгаа үнээс нь хямдхан авах гэсэн. Харин хангалттай аюулгүй байдлын нөөцтэй байх нь зах зээлийн хэлбэлцэл эсвэл буруу тооцоололоос үүдэлтэй эрсдлийг багасгаж өгдөг. За энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагч тухайн компани бодит үнцнийг нарийн тодорхойлох хэрэгтэй байх нэ. Компаниг үнэлэхдээ түүний санхүүгийн тайлан, өрсөлдөх чадвар, ирээдүйн боломж, салбарын өсөлтийг харгалзан үздэг. Хэрв зах зээлийн бодит үнэлгээнээсээ хийх нь доогуур байх юм бол энэ аюулгүй байдлын нөөцтэй гэсэн үг юм а гэж. За ийм хөрөнгө оруулалт нь зах зээлийн таагүй нөхцөлд ч гэсэн тогтвортой байж алдагдлыг нь бууруулдаг. За аюулгүй байдлын нөөц нь хөрөнгө оруулагчид алдаанаас суралцах боломжийг олгодогч хэрв үнэлгээндээ алдаа гаргасан ч гэсэн хангалттай нөөцтэй байсан тохиолдолд
одоо энэ алдагдана харьцангуй бага байдаг. Энэ одоо хөрөнгө оруулагчдыг илүү ухаалаг, болгоомжтой шийдвэр гаргаж урт хугацааны амжилтанд хүрэх үндэс болно гэж. За хөрөнгө оруулалтанд заавал эрсдэл дагалдаг ч гэсэн аюулгүй байдлын нөөц нь одоо энэ эрсдлийг зохистой төвшөнд хязгаарлах арга зам. Зах зээлийн үн хичнээн өсч буурсан ч гэсэн хөрөнгө оруулагч өөрийн боломжийг энэ зарчмаар хангадаг. Тиймээс аюулгүй байдлын нөөц бий юу гэсэн асуултыг эхлээд өөрөөсөө байнга асууж болгоомжтой шийдвэр гаргах нь чухал юм аа гэж. За 3 дугаарт идэвхтэй болон идэвхгүй хөрөнгө оруулалт гэж хоёр үндсэн хандлага байна. За идэвхтэй хөрөнгө оруулалт гэдэг нь зах зээлийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглаад, хувь цааныхаа үн цэнийг судлаад, урьдчилан одоо хувь цааны үнд хамгийн одоо ашигтай байх боломжийг олох зорилготой байдаг. За энэ хандлага одоо ихээхэн цаг хугацаа, мэдлэг, туршлага шаарддаг. За хөрөнгө оруулагч зах зээлээс одоо давж амжилтанд хүрэхийг хичээдэг. За үүнтэй зэрэгцээд яах вэ гэхээр алдаа гарах магадлал нь бас мөн өндөр зардагтай байж болцсохгүй гэсэн. За тэгээ нөгөө талаас идэвхгүй хөрөнгө оруулалт гэдэг нь болохоор тогтвортой, бага эрсдэлтэй арга байдаг. Тэгэхээр энэ нь одоо ихэвчлэн индекс, сангууд эсвэл одоо өргөн хүрээний хөрөнгө оруулалтын багц ашиглаад за зах зээлийн ерөнхий өсөлтөнд дагаж хөрөнгөө нэмэгдүүлэхийг зорддог гэж байна. За хөрөнгө оруулагч зах зээлийг одоо даван гарахыг оролдохоос илүүтэйгээр зах зээлийн дундаж өгөөжийг нь одоо авахыг зорддог байвал зүгээр. За энэ хандлага бол бага өртөгтэй, урт хугацаанд үр дүнтэй арга байдаг учраас олон хөрөнгө оруулагчдын хувьд илүү хялбар, эрсдэл багатай сонголт болдог шүү гэж байна. За идэвхтэй хөрөнгө оруулалт хийх юм бол та зах зээлийн тухай наривчлсан мэдлэгтэй байдаг, компани санхүүгийн тайлан, эдийн засгийн нөхцөл байдал, өрсөлдөөний одоо орчныг байнга судлах шаардлагатай. Харин идэвхгүй хөрөнгө оруулагчид илүү хялбар стратеги баримтлал, санхүүгийн зах зээлийн урсгалтыг нь дагна ерөөсөө. Идэвхгүй хандлагаар хөрөнгө оруулалт хийгээд богино хугацааны ингээд хэлбэлзэлд ерөөсөө сандрахгүй байх хэрэгтэй. Сахилга баттай байх чадварыг нь нэмэгдүүлдэг гэсэн. За эдгээр хоёр хандлага нь одоо хөрөнгө оруулагчдын мэдлэг, цаг зав, эрсдэл даах болон зорилгодоо тохирох байдлаас хамаарат сонгогддог. Зарим хөрөнгө оруулагчдад эдгээрийг хослуулан идэвхтэйгээр судалгаа хийгээд хөрөнгөө сонгож түүнийг одоо урт хугацаанд идэвхгүй аргаар удирдах хандлагыг баримталдаг. Хамгийн гол нөөц бололцоо зорилгодоо хийсэн хандлагыг сонгох явдал гэж байгаа. За ингэснээр одоо хөрөнгө оруулалтын эрсдлийг дагаж тогтвортой өгөөжөд үрэх боломж бүрднэ гэж. Дөрөвдүгээр төлбөр бол зах зээл бол ноён зах зээл гэж байгаа. Тэгэхээр зах зээлийг сэтгэл хөдлөлөөр удирдуулдаг нэг хүн мэд төсөөлөх нь хөрөнгө оруулагчийн сэтгэл зүг удирдах чухал арга юм аа гэж. Тэгэхээр энэ юу гэдэг нь гэхээр төсөөллийн одоо зээл ба тэр өдөр бүр таны хөрөнгийг худалдаж авдаг, эсвэл зардаг нэг тийм хүн байна гэж өгөөд үзээд тэрний санал бол одоо зах зээлийн одоо нөхцөл байдлаас хамаарат хит өөдрөг, за нэг бол хит гутранг байж болно гэж байгаа. За тэгээд энэ бол зах зээлийн хэлбэлцлийн мөн чанар бөгөөд хөрөнгө оруулагчид энэхүү сэтгэл хөдлөлөөс зайлсхийж бодиттой шийдвэр гаргах нь хамгийн чухал амжилтанд хүрэх түлхүүр юм аа гэж. Хөрөнгө оруулагчид альва алдаа нь ихэвчлэн зах зээлийн хит одоо өөдрөг үед үнд цаас худалдаж аваад эсвэл одоо тэгээд үнэн буурах үед айд сандарсандаа зарчдаг. Энд одоо гол алдаа нь байдаг. За тэгэхээр гэтэл одоо энэ одоо хөрөнгө оруулалтын одоо урт хугацааны үр өгөөжийг бууруулдаг ноён зах зээл маань санал болгож байгаа одоо үнийн өсөлт бууралтыг бодит боломж гэж харах хэрэгтэй. Үн одоо буурах үед хөрөнгө худалдаж аваад хэд өссөн үе төвчээртэй хандаж зарахгүй байх нь урт хугацааны амжилт авчирна шүү гэж байна. За тэгээд зах зээлийн үнэлгээг хэтэрхий үнэн гэж үзэх нь бол алдаа. Түүний санал болгож байгаа одоо үнийн ард сэтгэл хөдлөл байна, төр зүрийн хүчин зүйлс байдаг болохоор бодит үн цэнийг сайтар судлаад өөрийн хөрөнгө оруулалтын одоо зорилгод нийцүүлэн шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг. Үүнийг одоо зөвхөн хөрөнгө оруулагчид зөвхөн ноён зах зээлийг ашиглаад бодит боломжийг олж харах чадвартай болохоор урт хугацаанд зах зээлийн хөдөлгөөнийг ашиглаж чадна. Тиймээс зах зээлийн төр зуурын хэлбэлцэлд автахын оронд яах вэ гэхээр хөрөнгө оруулалтын үндсэн зорилгоо бодоод
үн цэн дээрээ төвлөрөх нь чухлаа гэж. Ноён зах зээл таны хөрөнгийг худалдаж авах эсвэл зарахыг одоо өдөр бүр урина. Тэгтээ хөрөнгө оруулагчийн хандлага нь бол одоо тэрний сэтгэл хөдлөөс хамаарахгүй байж тууштай байх ёстой гэж. Тэгэхээр энэ арга зам нь одоо богино хугацааны эрсдлээс ангид байдаг тогтвортой өгөөж олох боломжийг нь нэмэгдүүлдэг гэж. За 5-дугаарт нь хувьцаа болон бондын хослол гэж. Хөрөнгө оруулалт хийхдээ хувьцаа болон бондын хослолыг зөв тохируулах юм бол одоо эрсдлийг зохицуулж тогтвортой өгөөжийг одоо хангах чухал стратеги юм аа. Хувьцаа нь одоо ихэвчлэн өндөр өгөөжтэй ч гэсэн эрсдлэгтэй хөрөнгө оруулалтын төрөлд багтдаг болохоор бонд нь бол одоо тогтвортой бага өгөөжтэй ч гэсэн илүү найдвартай сонголт гэж тооцогддог. За гэхдээ хуулингийн хослуулснаар та богино болон урт хугацааны зорилгодоо нийцээд эрсдэл дах чадвартай тохирсон хөрөнгө оруулалтын тэнцвэрийг бий болгож болно гэж. За хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нь одоо таны нас, санхүүгийн зорилго, эрсдлийг одоо төвчгтэй хүлцэх чадвараас хамаарна гэж. За жишээлх юм бол одоо залуу хөрөнгө оруулагчид бол өндөр өсөлтөндөө төвлөрөөд илүү их одоо хувьцаанд одоо хөрөнгө оруулалт юм бол ахимаг насны тогтвортой одоо байдлыг хөрөнгө оруулагчид бол тогтвортой байдлыг чухалчлаад за ихэнх хэсгийг нь бондонд хуваарлахыг ирмэлцдэг. Тэгэхээр одоо энэ зах зээлийн одоо хэлбэлцэлд өөртөө эрсдлийг бууруулахад тусалдаг. За зах зээлийн одоо нөхцөл байдалд одоо өөрчлөгдөхөд хөрөнгө оруулалтын стратеги хянж хувьцаа бондын харьцааг одоо дахин томруулах нь тохируулах нь илүү чухал. Жишээлбэл одоо эдийн засгийн өсөлтийн үед хувьцаа илүү ашигтай байж болох бол эдийн засгийн хямралын үед бонд нь илүү найдвартай сонголт болдог шүү гэж загчээ. За тиймээс одоо зах зээлийн хөрөнгө оруулалтын хуваарлалтаа уян хатан байлгах шаардлагатай. Эцэст нь хувьцаа болон бондын хослол нь зөвхөн эрсдлээс хамгаалах төдийгүй хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах хэрэгсэл юм аа гэж. За энэ хандлагыг зөв хэрэгжүүлснээр та зах зээлийн таагүй үеийг даван гарч урт хугацааны зорилгодоо хүрэх замаа баталгаажуулна. Хамгийн гол нь яг үг гэхээр өөрийн хэрэгцээ эрсдлийг давах чадварт нийцсэн зохистой тэнцвэрийг олох нь чухал юм аа гэж. За 6-т нь судалгаанд суурилсан шийдвэр гинэ. За амжилттай хөрөнгө оруулагчид санхүүгийн зах зээлд зөв шийдвэр гаргахын тулд судалгааг гол үндэс болгож үздэг. Зах зээлийн одоо үн хөдлөл, компани санхүүгийн тайлан, салбарын хөгжлийн чиг хандлага зэргийг гүнзгий судалж альва хөрөнгө оруулалтын үндсэн үнийг нь ойлгосноор эрсдлээс хамгаалж үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой болтгоо. Судалгаанд суурилсан шийдвэр гаргахын тулд тухайн компани санхүүгийн тайлан, өрсөлдөөний давуу тал, удирдлагын чадвар, ирээдүйн хөгжлийн боломж одоо зэргийг нь анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээлх юм бол тухайн компани орлого, өсөлтийн хандлага, зах зээлийн хэмжээ, ажиллагаа нь ашигт ажиллагааны төвшин, үнд цаасны үн цэнийг тодорхойлох чухал хүчин зүйл болтгоо гэж. Зах зээлийн нөхцөл байдлыг зөв ойлгоод зөв дүгнэлт хийх юм бол богино хугацааны ашиг айхаас илүүтэйгээр илүү урт хугацааны тогтвортой өгөөжөд төвлөрөх боломжийг бүрдүүлнэ гэж. Судалгааны үр дүнд үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаснаар төр зургийн хэлбэлцэлт автахгүй өөрийн зорилгыг тууштай хэрэгжүүлэхэд тусалдаг гэж. За тэгээд сэтгэл хөдлөлөөрөө биш баримт мэдээлэл тулгуурлаж хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал. Эдийн засгийн нөхцөл байдал, салбарын өрсөлдөөн, шинээр гарч ирж буй технологи, зах зээлийн урт хугацааны өсөлтийг тодорхойлох юм бол судалгааны зайчгүй хэсэг юм аа гэж. Судалгаа сайтар хийгдсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын эрсдэл багасч өгөөж нэмэгдэнэ. Тиймээс хөрөнгө оруулалт хийхээс өмнө судалгааг орхигдуулахгүй тухайн зах зээлийн үнэн бодит мэдээллийг сайтар ойлгож урт хугацааны стратеги боловсруулах хэрэгтэй гэж. Энэ бол алдаанаас зайлсхийх, амжилтанд хүрэх хамгийн найдвартай арга юм аа. За 7. Хэд их орлогоос зайлсхийж. Тэгэхээр энэ битгий орлого олох гэсэн үг биш. Хөрөнгө оруулалтын ертөнцид одоо их орлого эсвэл одоо богино хугацаанд ингээд их ашиг хийх амлалтууд ихэвчлэн эрсдэл дагуулдаг, худлаа байдаг.
За ийм боломжууд нь одоо үн цэний бодиттой үнэлгээнд тулгуурлаагүй хөөсрөл төр тийм ээ зах зээлийн төр зургийн хөөсрөл төр тулгуурлан суурилсан байх нь илбэг. За тэгээ богино хугацаанд өндөр ашиг өгөх зорилгоор одоо хийсэн хөрөнгө оруулалт амжилттай байх магадлал бага байдаг. Ихэнх тохиолдолд яг хөрөнгөө алдах эрсдэлтэй байдаг. Хэд өндөр өгөөж амлах одоо боломжууд нь хөрөнгө оруулагчдын шунлыг нь өдөөж бодлогогүй шийдвэр гаргах гэж хүргэдэг. Гэхдээ урт хугацаанд амжилтанд хүрэхин тулд эрсдлээ тооцоод өгөөжийн бодит хүлээлттэй байх нь чухал. Зах зээлийн бодит өгөөж тогтвортой бөгөөд урт хугацаанд хуримтлагддаг гэдгийг ойлгосноор төр зургийн өсөлтөнд автахгүй санхүүгийн сахилга батыг чамд хадгалж чадна гэж. Тэгэхээр энэ зарчмыг хөрөнгө оруулагчдыг одоо илүү болгоомжтой хандаж бодит үн цэнийг тодорхойлох ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг. Компаниг үнэлэхдээ санхүүгийн үндсэн үзүүлэлт, за салбарын өрсөлдөөний байдал, ирээдүйн өсөлтийн одоо боломжуудыг нарийн судлаад тэгээд бодит өгөөжийн төвшинг урьдчилан тооцоолох нь чухал. Хэд их өгөөж амлаад хөрөнгө оруулалтууд одоо эрсдэлтэй байдаг. Ихэвчлэн тогтвортой өгөөжийг ерөөсө хангаж чаддаггүй. За тэгээд хөрөнгө оруулалтын амжилт бол одоо түргэн аргаар баяж гарах угаасаа биш, тийм ээ. Урт хугацааны тууштай байдал бодлоготой шийдвэр төр суурилдаг. Тиймээс их орлого, хурдан баяжих амлалтанд автохын оронд яг хөрөнгө оруулалтын үндсэн зарчмуудыг мөрдөж бодит өгөөжтэй стратегийг дагах нь хамгийн найдвартай зам юм а гэж. Хэд их орлогоос зайлсхийх нь гадны хөрөнгийг одоо эрсдлээс хамгаалахаас гадна урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгоно гэж. За тэгээд 7 дуслаа. 8-д нь бол зах зээлийн мөчлөгийг ойлгох гэж байгаа. Зах зээл одоо үргэлж өсөлттэй. За эсвэл нэг бол одоо уналтын мөчлөгт оршдог. Тэгээд эдгээрийг нь хооронд нь ингээ ойлгох юм бол стратеги боловсруулснаар хөрөнгө оруулагч эрсдлээ бууруулад ашиг олох боломжийг нэмэгдүүлдэг. За тэгэхээр зах зээлийн өсөлтийн үед хүмүүс өөдрөг сэтгэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд үнэ нь хэд өндөрсөд за тэгээ уналтын үед нөгөө гутран хандлага давмгайлаад яг хөрөнгөө зарах нь хэлбэг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн зөрчилд автах юм бол хөрөнгө оруулагчид алдагдлалд хүрнэ гэж. За тэгээ мөчлөгийн өсөлтийн үе нь одоо хувьцааны үн нэмэгдэж зах зээл нийтдээ өсөлт үзүүлдэг үе. Энэ үед одоо хүмүүс хэд өөдрөг хандаж зах зээлийг хэд өндөр үнэлэх магадaltaй байдаг. Харин уналтын зах зээлийн үеэр буурч хувьцааны үн доогуур үнэлэгддэг. Тэгэхэд ихэнх хөрөнгө оруулагчид ингээд айсандаа болоод айцтай хөтлөгдөд хөрөнгөө зарчдаг. Гэхдээ уналтын үе бол яг жинхэнэ боломж гэж байгаа. Тэгэхээр зах зээлийн мөчлөгийг ойлгодог хүмүүс бол хэлбэлцэлд ерөөсө хит автдаггүй. Хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгө оруулалтын зорилго стратегитэй төвлөрөөд богино хугацааны сэтгэл хөдлөлөөс зайлсхийж бай гэж байгаа. Өсөлтийн үед хөрөнгө оруулалт хит өндөр байдаг учраас ингээд авахгүй хүлээцтэй ханддаг. Харин уналтын үед бол бага үнээр худалдаж авах боломж гэд зөв хандлага гаргаад худалдаж авдаг гинэ. За тэгээд энэ мөчлөгийг ингээд хэрвээ ингээд яг ингээд энийг мэдрээд зөв ойлгоод хандлагаа тодорхойлж чадах юм бол хөрөнгө оруулагчид илүү үр өгөөжтэй болдог. За хамгийн чухал нь одоо мөчлөгийн аль ч үед хөрөнгө оруулалтын үндсэн зарчмуудаа дагах хэрэгтэй. Урт хугацааны зорилгоо ерөөсөө алдахгүй байх хэрэгтэй гэж. Тэгэхээр зах зээлийн мөчлөг бол одоо эрсдлээс гадна боломжийг агуулдаг гэдгийг нь санаж ухаалаг шийдвэр гаргаарай гэж. За 9 бол ерөөсөө хувийн сахилга бат. За амжилттай хөрөнгө оруулалтын гол түлхүүр бол хувийн сахилга бат юм а гэж. Зах зээлийн хэлбэлцэл, бусдын санал, төр зургийн сэтгэл хөдлөл зэрэг олон зүйл таныг одоо анхаарлыг сарниулна. Буруу шийдвэр гаргахад одоо хүргэж болцсохгүй. Гэхдээ урт хугацааны зорилготой үнэж байгаад хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тууштай хэрэгжүүлэх нь одоо хамгийн чухал байсаар байна. Хувийн сахилга баттай байх нь хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлж, тухайн зорилгод нийцсэн стратеги боловсруулж, зах зээлийн төр зургийн өөрчлөлтөнд автгүйгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг шаарддаг. Жишээлх юм бол хувьцааны үн огцом өссөн үед хэд их ашиг харах, эсвэл одоо уналтын үед айдастаа автаад
хөрөнгө оруулалтад зарах нь нийтлэг алдаа. Тэгээд яг энэ үед одоо ингэ сахилга баттай хөрөнгө оруулагчид бол ийм нөхцөлд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. Илүү бодлоготойгоор хандна. Урт хугацааны өгөөжтөө анхаарлаа төвлөрүүлдэг. За тэгээ хөрөнгө оруулалтын одоо төлөвлөгөөгөө зохиосон бол одоо тэрэндээ үнэнж бай гэж. Хит их хөрөнгө оруулаад эсвэл одоо төлөвлөсөн хуваарлалтаа өөрчлөх нь эрсдэл дагуулдаг. Хувийн сахилга батн зөв шийдвэр гаргахыг сайжруулж зах зээлийн сэтгэл хөдлөлөөс хамгаалнаа. Энэ нь хөрөнгө оруулагчдыг тогтмол судалгаа хийж нөхцөл байдлаа хянах төлөвлөгөөнд нийцэх чадвар гаргахад сургадаг гэж. Эцэст нь одоо хувийн сахилга бот бол одоо хөрөнгө оруулагчийн амжилтын үндэс суурь юм аа гэж. Зах зээлд амжилттай ажиллахын тулд сэтгэл хөдлөлөө удирдах, зорилготой тууштай байх хэрэгтэй. Сахилга баттай байснаар та түр зүрийн хэлбэлзэлд автахгүй урт хугацааны өгөөжийг баталгаажуулах боломжтой болно гэж. Энэ бол хөрөнгө оруулалтын замд зайлшгүй шаардлагатай чанар юм шүү гэж. Ингээд сүүлийн тийм ээ 10 дахь эрсдэл болон өгөөжийн тэнцвэр. Хөрөнгө оруулалт хийхэд эрсдэл болон өгөөжийн хоорондох тэнцвэрийг зөв тогтоох нь хамгийн чухал болох юм. Өндөр өгөөжийн ихэвчлэн өндөр эрсдэл дагуулдаг. Бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд одоо тогтвортой өгөөжтөөж ашиг багатай байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчид өөрийн одоо эрсдэл дах чадвар болон санхүүгийн зорилготой нийцсэн тэнцвэрийг л бий болгох хэрэгтэй. Эрсдэл нь хугацааны үн хэлбэлзэх, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх, эсвэл одоо компани үйл ажиллагаа доголдох зэрэг олон хэлбэрээр илэрнэ. Эдгээрийг хүлээн зөвшөөрөөд удирдах нь хөрөнгө оруулалтын чухал хэсэг юм а гэж. Гэхдээ эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас бүрэн зайлсхийх нь өсөлтийн боломжийг хааж болцсохгүй. Тэгэхээр эрсдлээ тооцоод өгөөжийн боломжоо судлаад тэнцвэртэй шийдвэр гаргах хэрэгтэй гэж. Эрсдэл дах чадвар нь хөрөнгө оруулагчийн нас, санхүүгийн нөхцөл байдал, зах зээлийн мэдлэгээс хамаарна. Жишээлх юм бол туршлагагүй залуу хөрөнгө оруулагчид илүү их эрсдэл хүлээх одоо боломжтой байдаг бол ахмад насны санхүүгийн одоо хөрөнгө оруулагчид бол санхүүгийн тогтвортой байдалд илүү анхаарал хандуулдаг. Тэгэхээр одоо өөрийн нөхцөл байдал тохирсон хөрөнгөний хуваарлалтаа хийгээд эрсдэл өгөөжийн зохистой тэнцвэрийг бий болгоход туслана гэж. Хамгийн чухал нь зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх үед хөрөнгө оруулалтын багцын тэнцвэрийг тогтмол хянаж шаардлагатай бол тохируулга хийх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагчийн түр зургийн хэлбэлзэлд хитэн одоо өртгөөс сэргийлж урт хугацааны өсөлтийг баталгаажуулдаг. Эрсдэл ба өгөөжийн зохистой тэнцвэрийг бий болгосноор хөрөнгө оруулалт нь тогтвортой, өгөөжтэй байж санхүүгийн зорилготой хүрэхэд тусалдаг. Хит их эрсдэл давтах нь эсвэл болгоомжлохын одоо аль нь санхүүгийн үр дүнд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр одоо яг үхээр ухаалаг бодит шийдвэр гаргаараа хөрөнгө оруулалтын одоо үндэс суурь бол одоо шунал айдас хоёроо удирдах хоёрын яг тэнцвэр дээр явдаг юм байна гэж. Ингээд манай подкастын энэ удаагийн дугаар өндөрлж байна. Бид одоо хөрөнгө оруулалтын ухаалаг зарчмууд, урт хугацааны стратеги, санхүүгийн сахилга батын ач холбогдлын талаар энэ номоос хуваалцлаа. Хэрвээ танд одоо энэ сэдвтэй холбоотой асуулт байх юм бол одоо сэтгэлдүүлдээгээрээ өөртөө хөрөнгө оруулж санхүүгийн эрхчлөөнд одоо амжилттай байхыг хүсье. Дараагийн дугаард уулзлаараа баяртай, танд амжилт хүсье.